Эсхий түүрхтэн үзүүлж байна. За эсхий туурхтан баримтат цуврал нэвтрүүлэг маань Булган аймгийн сайхан сумаас та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ Булган аймгийн сайхан сумын малчин сүр жавхлан гэдэг одоо их мундаг гар урлаараа маш олон зүйлийг сайхан урлан хийдэг, бүтээдэг ийм сайхан хөдөлмөрч одоо малчин айл байгаа. Тэгээд бид нар энэ айл руу одоо зорж явна. За ер нь бол яг бид газрын угнаад нэг баримжаа нэг өгсөн байгаа. Энэ голын энэ хөндийдл байгаа. За энэ айл байна уу? Тэр айл байна уу? Энэ хоёр айлын одоо нэг нь байгаа гэж одоо бид нар бас таамаглаад байна. За мэдээж одоо очиод тэгээд за ямар ч энэ айл одоо мөн байна уу асуугаад за тэгээд эндээс нь дөрөв мөн байл одоо тэгээд энэ айлдаа бид нар олоод ирлээ гэсэн үг. За өөрөө байхгүй эндээс асуугаад тэр айлаа олоод ингэ явчихнаа. За ингээд манай хөдөөгийн сайхан малчид маань ингээд тусланда хаваржаандаа байх шиг байна да. Энэ бол хаваржааны газар байх шиг байна. Малын сайхан бэлчээд малын зүс болоод их сайхан харагдаж байна. Өнгөтэй зүстэй сайхан харагдаж байна. Сайхан зам болж байна. Малчид бол одоо энэ жил бол сайхан ярьж байна. Одоо хаврын тэр бас нэг сүүлийн цаснаас болоод одоо сайхан газар сайхан чийг өгөш энэ жил бас сайхан ногоо ургал. За ийш бол уншлаг бол их сайхан байгаа юм байна өө. Мал энэ төр бол нэг явуулт багтаа нэг уулынхаа аманд нэлээд уулынхаа өрөөр нэлээд тогтун байна гэдэг чинь ерөөсө өвстэй хараад мал ер нь одоо тэгж тогтч байдаг. Өвсний гарц одоо муу болоод ирэхээр мал ингээ жоохон явдал ихтэй байдаг. Ер нь бол манай Булган аймаг бол ер нь бол бас бэлчээрийн асуудал дээр бол бас их гайгүй байдаг. Ер нь яг хуу мал маллах ухаанаас нэг бодлого нэг зөв байдаг юм байна. Пөрөө жил одоо би Булган аймгийн хүнсэд аж ахуйн даргатаас уулзж байсан. Тэгээд манайх нэг жилдээ нэг 1200 мал төлдөг болвол одоо 1200 махыг бас буцаагаад борлуулчихдаг юм аа гэд. Тэгээд нөгөө яг мал маллах бодлогын ямиг бас зөв зохистой бид нар бас малдгаа гэд. За энэс улбаатай бас нэг юм ган гарчиг болчихгүй бэлчээрийн асуудлыг зөв бас хэрэглээд явдаг бас юм сайхан аймгийн бас нэг байгаа. За ингээд үдэ замдаа гарцгаая. За энэ адуу ороод ирлээ. Ямар сайхан юм бэ? Сайхан ахны тоосоор сайхан ухтаж явж байлаа сайхан. Юм гэдэг цаана их учиртай байдаг. Усандаа орж явах шиг байна уу? Сайхан мөнгөлөг байна. Тэрхээр азраг. За сайхан. Ёстой нэг ховор өнгийн зүсмийн адуунууд байна дээ. Дэлхийн талыг алтан туураагаар сайхан тамгалсан Монгол адуу гэж одоо энэ шүү дээ. Ийм сайхан. Ямар сайхан юм бэ ингээд нэвтрүү Булган аймгийн анхны нэвтрүүлгийг сайхан. Адууны сайхан тоос бараг хажуугаар өнгөрөөд ингээд явлаа нэрэ. Хүрээ. Монгол адуу гэж их сайхан. Энэ Монгол адууныхаа генийг л бид нар алдаж болохгүй юм байна. Монгол хүн Монгол адуутайгаа байх цагт Монголын ямар юм шүү дээ. За дүүдээ ингээд айл руугаа явъя. Эсхий түүрхтэн үзүүлж байна. За айл тэрлээ. За сайн байна уу? Сайн байна. За марг мөн баг шүү дээ. Сүр жавхан гоох уу? Тийм. За сайхан зусч гин үү? Сайхан л зусч. Сайхан. GPS-ийн зураг өгсөн дээр тэрүүгээр нь багцаадал доотлын нэг малчин айлаас асууж байгаа л ирлээ. Аа. За сайхан зусч гин. Хөө тавлаг баруун айгууд дээр яваал. За сүрэг тарган сайхан зусч гин үү? Сайхан зусч. Эндэл их сайхан зам болж байна. Ярих юм байхгүй. Сайн наашаа жоохон хэсэг бороо орлоо. Харин энэ чинь өдөр өнчгүй л ороод өмнөд. Сайхан тий. Өөр хэдэн жил болоогүй л тийм зам болчих шүү. Жил нэг бараг жил болж байгаа шивтэй хоёлаа харилцаа танаад иргэсээр тий. Монголын баруун урд хойноор гарч явсаар. Урд хойноор гарч явсаар. Тэгээ сая хур бороо ороод тэс нэг олон жил хүлээсэн юм гэдэг шиг. Тий. Тэгээд бас нэг сүрэг адуугаар хажуугаар гарлаа. Аа. Сайхан бэлэг шилж байна. Сайхан актын тоостой ямар та сайхан л явна. За юм үүлээ урлаад байна уу та? Үүлээ урлаа. За танилцах гэж бас ирлээ.
Эсхий туурхтан үзүүлж байна. Сайхан сумд анх ирээд би дархан хийж явахдаа айрыг ууж үзвээ. Тэгээд айрыг гэдэг чинь би ч ерөөсөө хотын хүн чинь айрыг ууж чаддгүй. Энэ дээрээс айрыг дорчиж үлээ. Тэгэл 25 жилийн өмнө. 25 жилийн өмнө айрыг ороод тэгээд энэ тэгэл дархнаа хийгээд айрыг уугаал. Ингэж яагаад энэ нутагт тасдгийг байгаа шүү дээ. Тэгээд энэ тийм өргөн боллоо да. Тэгээд тустаа гараад үүгээ барьж айрыг хийж сурлаа. Тэгээд олон баяраар авч үзүүр төрүүрийг авч нэг хэдэн жил явлаа. За ингээд яг нэгчж байгаа юм да. За энэ тулсаа гэдэг дархан хүнд хамгийн хэрэгтэй нэгдүгээр хэрэгтэй зүйл нь энэ тунсаа гэдэг. Энэ тунсаа гэдэг юм ингээд үргэхээр энэ дээр наалтсан болгондоор нөгөө мөнгөн гягнуур гэдэг юм аа гүгдгийг. За одоо харуулъя. Мөнгөн гэгнөр ингээд яг энэ өгсөн хэсгээр ингээд гүйчихнэ. За энэ дээр ягнахын тулд бас нөгөө тунсаага ингэж тавиад яг гэгнөрөө бас тавиад дараад нь шинжээ гэнэ. Ингээд хийчихлээ. Ингээл давч болж байгаа юм да. За нэг иймэрхүү болж байгаа. За одоо шинжин. За шинжин маань энэ дараад ирлээ. Автога юм их жоохон байсан. Тий. Ман тэр дээр үчихэд нууж хийдэг байлээ шүү дээ. Одоо юугаараа захиргааталт үйдээс одоо нэг би ч одоо нэг хэдвэрэн гэдсэн юм 2 3 дууран гэдсэн юм л да. Тэгэд нөгөө захиргааталт үед байсан. Тэгэд ман зуухныхаа хажууд нэг баавар гянцсан. Тэгээ хүнээс нуугаад байж идэг. Тэгэхээр нөгөөх нь сонирхож авч эвдэж үзсэн. Тэгээд баг гахгүй. Тэгээд нөгөө дээр үчих юу идэг байсан юм да бас. Монгол чойж. За тэгээ нөгөө хөөргөөрөө хөргөдүүлээд нөгөө авдар хөрг гэдэг нэг ингээл татдаг өдөржингөө уусгаж бол тэрэн дээр чинь аавда загнуулаад олигтойхоо шиг юу байв. За ингээд энэ сэлгээ энэ нь одоо давчных нь жинхэнэ давчин ингээд сэлгээтэйг ингээл хараад ирж байна да. За одоо ингээл энийг би өөрөө зохиосон хээ. Ийм хийгээр хийчихвэл ер нь минийх чи төрөл дөө. Одоо хүний одоо юу хийлгэн яг санаанд нь таарч ижил би зогсдог тийм юутай сэтгхүүд өнөөдгийн. Одоо хүний санаанд нь таарахгүй би тэрийг хэд ч хийсэн биелэн тэгэл ахаал хийдэг. За нэг иймэрхүү боллоо. За мөнгөө давчлаа. За мөнгөө давцсныхаа дараа энийг ингэж суулгаад энэ лав гэдэг юм дээр энэ дөрөнд нь би юу хийж ирсэн юм. Эмээдээ нэг гурвалж баав.
Энэ мөнгөний лав гэдэг юм. Одоо дээр үрлээс л уламжлалж ирсэн. Ийм одоо тэгээ хайлаад ирэхээр ингэ шигдээ орчдөг. Тэгээд энийг чинь зогхоор юу яахгүй. Хагарж барихгүй. Ийм зориултын лав гэж нэг юм байдаг. За энэ дотор чинь энэ лавн дотор чинь тэгэл төрлийн юм орно штэ. Одоо үнс орно, давирхаа орно, харлаак орно, бас таргууны тос орно. Тэгээд энэ чинь нөгөө халуун үтнэд оруулж жорын юу яана. Жорын тааруулж агаад хийн тэхгүй л хагарна. Тэгэхээр ингээд энийг чи зохиоч цаашаа ингээд хонхоо шигдэж орох хэрэгтэй байхгүй. Тэр мөрийг чинь бүгдийг тааруулж байгаа юм лав гэдэг юм. Өөрсдөө л найруулна. Энэ нөгөө дандаа уламжлалаар явдаг гэдэг байгаа. За тэгээд наадахыг чинь зургийн зурхын тулд одоо машинууд маань одоо за жижиг аллах маань шүү. За эмээлээс үгчийг эхлээд ингээд хийгээ гаргана. Одоо ингээд энэ цогцлтуур болгоно нь энэ цогцлтуур болгоно нь өөрийн гэсэн үүрэгтэй. За энэ ирчлээс нь жишээлбэл энэ ирчлээсийг зохиод энэ сараа хэлбэртэй энэ багж юм гэж орно. За ийм дахиад тайлбарлаа. За үзүүрний ийм сараа хэлбэртэй. Тэгээд энэ хэн ингээд дотор талын ингээд дуусаад ирэх юм агцсан дээр ийм шавгар ийм одоо зөөвн дуу ийм багж энэ дээр нь зөх. За энэ зогч байгаа учир нь хээгэл нэг энэ хэгээ энэ хэтгийг л тусгаарлаж л байгаа юм л та өгнө. За ингээд зогчлоо. За энэ хээг ингээд зогчээ. За тэгэнгუთ энэ хээний үргэлжлэл нь ийм налуу багж орно. За энэ багжийг ингээд агуулаад за энд нэг юу дуусчлаа тийм үү. Одоо хийн. Тэгэнгუთ энэ бөөрхий багж одоо ийм шүүгэр багжаар цааш нь хонхоолгож зөхөн. За ингээ онголдож зохихоор энэ хээ чи энтийг үргэлжлэе болоод ирж байгаа биз. За тэгээд энэ багжаар одоо дээр доортохын юу яанд. Нөгөө багшны. За энэ багж. За энэ багжаар цаашаа наашаа болгодог. Одоо жишээлбэл одоо нөгөө хээнүүдээ өндөр нам болгодог. Одоо цаад хэгийг цааш нь оруулж, наад хэгийг нааш нь оруулаад. За ингээд энэ хэгийг цааш нь зогчоор энэ хээ өндөр болно тийм үү. За энэ хэгийг зогчоор энэ хоёр хээний цаатлыг цааш нь зохиоч. За наадлыг энэний доогуур оруулахын тулд бас энэс өөр багж орно. За ийм сар хэлбэгтэй багж орно. Тэгээд за энэ хэгийг би дүндээ тодруулах юм. За ингээд энэ хээ цаашаа энэ хээ наашаа. За нэг иймэрхүү процесс ингээл цааснаас нь зогсороо бол нэг ийм болгож байгаа юм да. Тэгэхээр хамгийн сүүлд нь тасдаж аваад ийм болгоол. Эндээсээ процесс нь явсараа бод ийм болгоно.
зөксөр угаал 6 зурна эхлээ мөнгө тавтан дараад нь 6 ингээд зурчин. Тэгээд дээш доош нь хээнүүдээ ялгаад одоо доод тэгийн доош нь зөвхөн дээд тэгийн дээш нь зөвхөн ингэсээр байгаад хамгийн сүүлд нь ийм болж байгаа юм да. Тэгэл дуусчихж байгаа. За энийг сүүгч гэдэг. Одоо эмээлийн бааварных нь урд байдаг. Одоо ганцг 8 ганцгны одоо дээдлийн толгой хийх гэсэн үг. Энэ одоо доор нь туурга нэмэгдэнэ. За энэ баавар юу вэ? Даруулга, 4 даруулга. Энэ ингээд 4 даруулга нь эмээлийнх нь юунд эмээлэндээ юу вэ? Энэ баавар нь. За энэ нэг бааварных найжууд нь одоо энэ бааварных найжууд нь сүүгч. Яг энэ шиг ингээд туурга бааварных хайжууд орох. Тэгээд эмээлийнх нь даруулгууд нь ингээд нөгөө бүргэн дээр нь энэ харан нэр нь одоо энэ хармаар энэ хэлж амжаагүй байна. Одоо тэгэл энэ дээр чинь хээ зөхөд ингээд 3 газар наа. Тэгээд ийм нэг сөвөгчин 4 байх хэвээр. Урд хавтас хойд хавтастай. Ингээл энийг тэгээд 12 цохоо гэдэг. Ингээл 12 цохоо чинь ингээд 4. Ингээд энэ тэгээд энэ 6 ингээд 7 12 цохоо чинь. Эмээлийн нэг бүтэн тон хэрэгэл болж байгаа юм да. Тоног болж байгаа юм да. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Их нарийн одоо нуглаата, их нарийн чимэг энэ бүгдийг одоо ингээд сурна гэхэд одоо та ингээд сургуульд бас сурсан байна уу? Удам дамжсан бас юм байна. Анх хэдэн настайгаас бас энийг сурж эхэлсэн. Би хүүхэд байхаас одоо ааваас харж өссөн. Тэгээд аав дархан байна. Аав дархан. Тэгээд манай ах дархан. Зүг. Тэгээд нөгөө удмаараа. Тий, удмаараа ааваас ахд өвлөгдөд. Тэгж бид нар чи жоох хүүхдүүд ингээл нөгөөх нь эвдэж хөвглээл нөгөө л алга болгоол ингээл өслөө штэ. Тэгээд том болоод ирсэн манай ах хийсэн. Тэгээд ахын нөгөө мөнгөний давтагч нь байл штэ. Хиний ээлжинд одоо мөнгө ингээл яаж зузаантай давтах уу ингээл давтаал. Тэгээд сургуульд байхаас ингээд мөнгө давцарууд нэг юу яалаа. Цэрэгт яваад цэргээс салгагдчих. Тэгээд сэргээс салгагдаж илээ бас нэг ахыхаа хэдэн жилийн цэрэг? Цэрэг аа. 1 жилийн цэрэг. 05-д нөгөө хотод 05-д цэрэг гэж байсан. Тэгээд халагдаж ирээд 2-3 жил ахыхаа мөнгө давтагчаар ажиллав. Одоо дархны шав гэдэг чинь эхлээд мөнгө давтдаг байхгүй. Эхлээд мөнгөө янзын гой давтдаг. Тэгэл ямар ч юу байхгүй тийм давтаж сурна. Багч нь бол одоо алах төшлөө чи энэ хоёроор л одоо ах хэлнэ бүх юм хийн. Би ганцхан нөгөөдгөө чи сунгад давтаж нөгөө хэлбэрт нь оруулж энэ одоо даруулгын эхлэхэд work-ийг давтна. Сүүгчнээ гэхээр гонжоо давтна гэл хэв хэвэнд ингэж оруулж ингэ давтаж өгнө. За ингээд 3 жил болваа. Тэгээд надад дархан хийж одоо сурах цагч болцсон байна. Одоо 90-д үрцөвч яах. Цэргээс шалгалтанд одоо тэлцсэн байна. Шалгалтанд тэлцсэн. Одоо чи тусдаа амьдралаа бод. Гэт надаа энэ алхахыг өгсөн. Энэ манай өвөгийн алах. Одоо эн чинь одоо дайны үед өвөгийн өвөө. 3 үед. Тэгээ 3 үед алах. Ганцхан энийг л өгсөн. Тэгээд нөгөө энийг чи би нэг тоокертоор зорж хийлгэлээ. Энийг өөрөө хийлээ. Ингээл энэ чинь яг ар моторын нөмөр тастаад ингээл өөрөө ганцхан алах энэ дэшиг би эрдэнтээс хүнээс гуйж аваад. Ингээ алах дэштэй байна. Эндээс л ихэлсэн байна. Тэгээ наанаас ч л ихэлж. Удам давжсан. Тий. Энэ сайхан буй. Тий. Энийг л ер нь тэр одоо ингээд
хөт цохилтыг бас тааруулах тий. Тий. Төмрөөр тэр төмөртэй харьцах. Тэ Одоо тэгэл цохилт мохилт одоо тэр ив хав гэл янзын их нарийн харуулна штэ. Одоо жишээлбэл ийм болгод автахын тулд ч наадах чи яг мондөг авьяас ордог байхгүй юу? Би нөгөө шав авъя гэдэг нэг жилийн өмнө нэг залуу гуйлаа гайгүй зурж морчдөг. Тэрэндээ зааж өглөө. Тэгсэн чинь наад шиг олон жил нөгөө давтаж үзээгүй болохоор нөгөө чи ерөөс номоор нь сураагүй. Номоос сураагүй. Би ч одоо тэгээд анхаас уламжлал, лаваас уламжлалсан нөгөө цаанаар юм байдаг юм уу? Ерөөсөө яаж цагаас болдгоо юм бэл. Тэгэхээр одооны залуучууд удамдаа бас нэг бай шүү дээ бас. Удам дамжсан. Удам дамжсан юм чинь чухал юм байдаг юм. За би Булган аймгийн сайхан сумын дугрын хишгэж аргалагдаг хүн байна. Булган аймгийн сайхан сумын 1-р багт амьдран суудаг. Ерөөсөө энэ газар төрж өсөөл яг эндээ л ингэ байгаад одоо хүртэл тэгэл энэ чинь өдөө хүртэл ингэ амьдрал явж лээ. Тэгээд манай аав болохоор аав ээж болохоор бүр энэ сайхан сумынхаа уугууд ерөөсөө багасаа л энд төссөн. Манайх болохоор голын хурд байсан. Би одоо болохоор голын хойд гарч ирээд ингээд тэр одоо энэ чийж бараг ингээд 20 гаруй жил болоод амьдаад явж байна. Би одоо битээр чи айл гэр болсоор ингээд юугаа хийж гүүгээ ууж айргаа хийгээл чадхынхаа хэрээр айргаа хэр сайхан эсгэж байгаа тэрхээ хэрээр эсгээл сайхан сум хот хаан айраг зарж байгаа газруудаар явж айргаа авчиж зардаг зах зээл нийлж тэгээд манай хүн чи болохоор нөгөөх хөхүүр цах бүх юма хийгээд хөхүүр иднэ. Тэгээ би болохоор нөгөөх айр эсгсэн айргаа хөхүүрэндээ битээр чи өөрснөө эсгэж хийгээд хийсэн айргаа болохоор юу болгодог. Айл болохоор сайхан айраг гэж. Манайхан болохоор нөх хөрөнгөийг болохоор өөрснөө гаргадаг. Хотондоос явж хөрөнгө авдаг. Авсан хөрөнгөө болохоор тэр хотондоос авчсан хөрөнгөө сайхан айраг болгоо. Тэрийг бол хамгийн гоё брэнд айраг болгож гаргадаг байгаа. Тэр айргаа болохоор бид нөгөө одоо н Улаанбаатарт нөгөө анх нөгөө улсын наадам болоход айргаа авчиж зардаг. Намар нэг ногоо өдрүүд аймгийн ногоо өдрүүд болоход хотод авчиж нэг зардаг байгаа. Тэгээ одоо тэгээ үнээгээ саагаад хажуугаар нь бас өөрснийхөө хэрэгцээнийхээ ар бол цагаан эдэгээ хийж авдаг. Тэгээ ааруулаа хийж аваад өөрснөө өвөл хэрэглэх цагаан тос шар тос аар бол одоо тэгэл өөрснийхөө чадлынхаа ирэл юмнуудыг хийж авч байна да. Манай аавыг дугур гэж чунгийн дугур гэдэг хүн байдгийг. Манай ээжийг болохоор Төмөн жаргалын оюун гэж 2 сах огшин байгаа. Аав маань болохоор нөгөө нэгдлийн малж ирсэн эхэлж адуу харж байгаа. Сүүлдээ хонь нөгөө Мярнуусан хонь гэдэг дээр байж байгаа. Тэгээд одоо сүүлдээ адуун дээр явсаар гүүгөө уяал нэгдлийн нөгөө айргийг хоош нууршин хийдэг байсан. Тэгээ одоо манай аав ээж чи одоо ерөөсөө Булган аймгийн сайхан сумда ерөөсөө яг энэ голдол миний мэдхийл өдөө би мэдхийл энд байдаг гэсэн. Тэгээ манай аав ээж ерөөсөө энэ голдол ерөөсөө төрж өсөж ерөөсөө өдөө хүртэл ингээл энэ голдол байгаа юм та сайхан сумынхаа одоо энэ 1-р багийн Мануулт баг гэдэг баг байгаа. Энэ баг болохоор тэгээ одоо аав маань одоо яадаг юм малыг бол нөө залуудаа малыг сайн малж ийсэн. Одоо тэгээ нэг ганц чаддаг юм нь одоо манай аав ээж хөрч одоо малыг маллаад өдөө хүрэл явсан хүмүүс байгаа юм л та. Тэгээ битээр ч одоо тэгээ айл гэр болж гараад одоо манай хүн ч өөрөөсөө алт мөнгөний дархан энд ирээл. Тэгээ дээрэс нь одоо би нөгөө дархан хүнээр чи ямар дандаа тэрэн гэх юм биш би өөрөө малаа маллаа дээрэс нь давхар манай хүн болохоор яг зуны цагт нь сайхан дэлгэр зав чөлөөтэй үед нь болохоор айргаа хийдэг. Хавар нь болохоор нөгөө цагаан сар одоо нэг хавар нь намар нэг 11 сараас ахуулаад цагаан сарын 2 сар 3 сар хүртлээ мөнгөөр юм хийдэг. Тэр болтол бит өвөл нь болохоор ажил арай хөнгөн баг болчдөг болохоор мөнгөөр юм хийгээд байж хооронд би хажуугаар нь өөрснөө хэрэгцээнийхэн дээл хувцас юм а бүгдийг нь ойчдөг. Тэгээд хавар болохоор одоо мал жоохон гайгүй инжлийн үед сайхан байгаа болохоор хавар болохоор мал өдөө болохоор мөнгөөр юм хийгээд 100 хүн хөтлөө мөнгөөр юм хийгээ явчихдаг. Тэгээд мөнгөөр юм хийж байгаа үед нь болохоор би өөрөө малаа ягаад машинтайгаа яваад ойр хавийнхаа малд явчихдаг. Тэгээ манай хүн болохоор мөнгөөр юм хийгээ сууж идэгий. Тэрэнд л зав зааг нь гаргаж хоёлоо ингээ хийгээ явж байгаа. Яг зундаа болоод ирэхээр бол хийхгүй яг зогсоод хоёлоо өөр нэг ажиллаа хийгээ явчихдаг байгаа. За тэгээд манай хүнд болохоор нөгөө хүмүүс нөгөө захиалга аягүйх орж ирдэг. Одоо тийм хэлгмээр байна, ийм хэлгмээр байна гэх нь. Тэрэнд нь болохоор захиалга ороод ирэнгүүд нь болохоор юмаа яг хийлгээ суулгачдгийг. Одоо тэр хүмүүстэй тэр юмаа хийж өгөө. Би өөрөө болохоор энийг хийгээд хоёлоо нь ажиллаа хуваарлуулад яг одоо өвхөр хондоо болохоор би өөрөө голдоо явчихдаг. Адуу яг хол явж байгаа адуунд болохоор манай хүн яг завсар загаараа явчихад ирээд юмаа хийждэг. Хоёлоо одоо яг тийм аа би болохоор хашаа хотох гадуур дотуурхаа цэвэрлээд тэгээд чи болохоор доторх энэ аюугаа хийдэ мөнгөөр юм хийгээд манай хүн яг нэг захиалга хүмүүсийн хийлэх гэж байгаа ирж байгаа цаг хугацаанд нь багтааж хийх гэхийн тулд яг тэрэнд нь зав зааг нь гаргаад юмаа хийгээ суудаг байгаа. Тэгээ одоо манай хүүхд чи одоо юунд
Солонгос сурж байгаа. Тэр мундаг зураг шүү дээ. Одоо зургууд нь энэ хоёр зөндөөл байгаа. Тэгээ удам гэдэг чинь мундаг байдаг юм байна. Тэгээд би энэ оломжилж ирсэн энэ алхнаас эхлүүлэл тэгэл өөрөө багжаа хийгээд. Тэгээд нөгөө би сайн танаар яг энийг одоо ингээ харахад ийм айгүй баг цаашиг яваа байхгүй тий. Тэгэнгүүт энэ хоёр ингээд харьцуулах энэ баг ингээд амар жинтэй байгаа байхгүй юу? Тий. Энэ бол баг цаашиг ба штэ. Тий. Тэгээд энийг одоо нөгөө мөнгө давтаж сурнаа, ихээ сурдаг гэдэг чинь энд л их ихэж байт юм байна. Тий, наадхан ч л байдаг юм гээ. Энэ бол одоо нэг хүчтэй яваад байхгүй нь тий. Байхгүй. Тий. Хамаагүй зөвчл одоо яг тэр цохилтыг учирж янцсан. Алхнаас эхэлдэг учирж янцтай байх нь. Тэгээд л сургадгийн тийм байх нь. Тэгээд чи би ч одоо мөнгө давтаж нэг одоо хичнээн жил явсан юм л. Танаа аав өвөө гэдэг одоо 3 үе ирж байна. Таны өвөө одоо хин гэж хүн байс хэдэн оны үед бас л одоо бас нэлээд л олон юм. Манай өвөө чинь өвөө гэж нэг манай яг төрсөн Баянгарын гаралтай өндөр жанцсан гэж. Мундаг уран Баянгар аим. Тэгээ Баянгар аим. Оо за. Би энэ чи ирээд 25 жил ортөрчлээ. Тэгээ өндөр жанцсан гэж. Тоосод Баянгарын хүн байна. Тий. Болгон дээрээ 25 жил. Тий. Баянгарт байж байгаа хотод Баргийн нутгийн хүн болсон. Энэ нутгийн хүн болоод 25 жил болсон. Тэгээ манай аав их уран хүн байсан. Ааха. Гутал хийдэг. Өндөр жанцсан гэл Баянгарт очоор хөшчүүд андахгүй. Тийм гаралтай. Би тэгээ багасаа хот руу ах хичээгээд байгаа оролцсон. Тэгээ хотод амьдарч байгаа л тэгэл булган руу манай ах юу яагаад аваад. Тэгээ булган дэрэл тэгэл дарахын ээж явж байгаа л тэгэл энэ нутагт тэгэл дарахыгээ суудаг болчихлоо. Болгоны одоо сайхан сум. Тэгээ булганы сайхан. Нэгдүгээр баг үү? Нэгдүгээр баг. Нэгдүгээр багийн иргэн болоод. Тэгээ нэгдүгээр багийн малаа малчин болоод. Тэгээ одоо та тэгээд энэ олон хөдөөний хүн бол тэгээд мална гэдэг бол их л завгүй байдаг хүмүүс шүү дээ. Тийм шүү. Хэдий заваар нь одоо тэгээд одоо ингэж манай эхнэр гэж мундаг ажилтай. Би чинь үнэлт биш дээ. Одоо муу гэр бүлээрээ тий. Уурээс тэр надад чинь завтай үед нь хэлчихэл нэг ядарч мадарсан үед нь тэгэл тоогөл тордгол тэгэл. Би малдаа явж чи уралдыг одоо хоорондоо гэр бүл дээр нөгөө ажлаа хуваарлал. Тэ ажлаа хуваарлал тэгэл малдаа явж хоорондоо би гэл миний малд явж хооронд энэ манай гэр доторх ажиллаа эхлүүлээ. Ингээл хоорондоо ингээд одоо ажлаа хуваарлал. Тэ. Зэрэгцээд одоо явдаг байна. Зэрэгцээл тэгээ. Биенийхээ нэг чаддаг юмыг сайхан нэг дэмжиж нэгээ сайхан тэтгэж. Тэ. Тэгээд одоо эргээл нөгөө малдаа нөгөө өвс тэжээл амьдралдаа зарцуулах юм. Тэ. Тэрийгээ хийгээд байгаа шүү дээ. Ер нь хүүхдүүдэд зориулах л тэ. Энэ бол Монголын одоо хамгийн том өв соёл. Тэ. Одоо өв тагч. Энэ уран дархан гэдэг хүмүүс чинь одоо сүүлийн үед бол яг одоо ингээл можаан гэл нэг нэрлэхий. За тэгэл одоо дархан хүмүүс шүү дээ. Одоо төмрөөр хийдэг хүмүүс одоо төмрийн цех мэх гэл одоо нөгөө нэрээрээ нэг ургаагаад шүү дээ. Уул нь бол энэ чинь ингээд яах юм бол уран дархан хүмүүс. Өв тагч хүмүүс байна. Тэр можаан гэж орохгүй гэж одоо модоор бас юм цээлээл ингээл явж байгаа. Одоо таалууд төмрөөр бас юм хийж байгаа бас модоор бас юм хийж байгаа. Модоор ч. Одоо таны одоо хийсэн юмуд одоо энэ ард ингээд байж гэнэ үү те? Тэгээ манай хүүхүрний зах. Оо зөв. Тэгэл би тэр нэг бурхны гуу илээ. Тэгээд энэ тэр авдрыг бол би нэг юу яахтаа хийжсэн юм аа. Тостаа гарахтаа. Тэр авдрыг зурж хийж. Одоо 25 жил болж ирэх шүү гоо. Одоо 25 жил юм. Тий, 25 жил болж байгаа. 2000 он ч тий. 2000 он. Тий. Тэгэхээр ч одоо 25 жил болчихсон. Тэр үед одоо яг энэ авдрыг хийвэл бас ганганда орно гэж. Оо өст янз. Ер нь ховор одоо тэр ховор ерөөсө ховор талд нь л хийж байгаа юм л да уусаа. Одоо нэг энэ Монголд байхгүй гэж л юу хийж байгаа. Тэр үе одоо заагур. Тэр үе заагур. Шинэлэг газар. Одоо тэр үе чинь нэг юм юун дээр ийм даавн дээр юм зураал идэг гэсэн та. Тий. Тэр чинь л одоо тэгэл модон дээр л. Модон дээр болох. Даавуугаар нөгөө хатгамал оёол тий. Орны нөгөө нэг хүнч. Хатгамал оёол тэгээд нэг ийм зураг байдаг гэсэн шүү дээ. Зураг байдаг гэсэн.
Морьтой өвн ч юм уу, морь ч юм уу. Гуранбаатар. Гурванбаатар. Яг үнэ яг тэр Гуранбаатар чи бол айгүй хийдэг байсан. Тий, яг тэрний загвараар энийг чинь цаалбардаж хийгээд. Тэгээ тэр виш нэг Гэтэ тэрийг ихээгээ болохоор та өөрөө зурна. өөрөө зураад тэгж байгаа да. Эхлээ цаалбарддаг. Тэр чинь бас можа молодор ихээр бас тустай тийм технологитой. Тэгээ нөгөө зураг ингээд цаалчин. Тэгээ дараад нь түүсээр ингээд түүшгээд юмар ингээд буулгаж байгаа ингээд зурна. Тэгэл энэ чим 25 жил ихэд би 120 бүс хийсэн байлээ. Одоо эмэгтэй эрэгтэй нийлсэн. Одоо нөгөө сурган бүсний нөгөө тоног гэдэг штэ. Тий. Тэрийг нэг 120 хийсэн. Нэг 10-20 хазар. Тэгэхээр нөгөө арьсан дээр нөгөө шийдвэрийг. Тэгээ арьсан дээргүй биш. Нөгөө арьс одоо мөнгөн тоногтой нэг юм сурсан бүс байдаг штэ. За тий. Мөнгөн тоног нь хийхгүй юу? Мөнгөн тоног. Тэгээд би нэг 120 бүс хийсэн байсан юм бэл. Одоогоор 100. Одоо ингээд тоолоход. Тэгээ одоо нөгөө хүмүүс чинь ингээд уучрал надаа ингээд хийгээд байгаа штэ. Тэгээ би ч одоо тэр тэрс ингээд хийхэд нэг 120 бүс хийсэн байт. Одоо тэгээд таны нэг эргээд ингээд одоо яг 25 жилийн хугацаанд асар химиг тавд хийсэн байна. Тий. Одоо тэгэл одоо хүний одоо дээлний тоогч бүс за тэг гэрийн одоо тэгэл хэрэгэлдэг одоо тэгэл одоо цацал мацал ховн модоор юу дээдгийг нөгөө ер нь уран дархан хүн гэдэг бол бүхэл юмгээ хослуулсан. Тий бүх юм хугацаанд ингээд одоо таны хийж байгаа юм одоо бүтээд одоо хаанаас худалдаж авах хэрэгтэй байдгийг ер нь танаар хийлгүүл ер нь яаж холбогдож одоо захиал уушаас хийлгэх болов. Манай одоо нөгөө цэг байна уу нэг бол одоо ингээд нөгөө өөрсдийнхөө одоо энэ нутгийнхаа сумынхаа югаараа одоо авж байгаа хэрэгслэрэл дамж одоо хийж гинүү. Тэгээ одоо нөгөө манай энэ зөвч одоо 3-4 сумын дунд байгаа байхгүй. 4 сумын дунд. Яг энэ нутаг. Тий энэ нутаг. Одоо яг голд нь байгаа байхгүй. За. Хоошоо нэг 50 км сайхан. Урагшаа үлзээд 30 км, хайрхан 60 км, Могдонд 40 км. Ингээ 3 сумын дунд чи надыг мэдэхгүй юм байхгүй. Тэгэл хийх одоо хүсэлтэй хүмүүс нь уцтай байна уу? Байна. За хүрээд завтай. За би завтай нь одоо хийж байна. Тэгэл би завгүй үед одоо гүүгүү барил нэг гүү номхротл хийхгүй. Нэг гүү номхрох мал руу анхаарна. Тэг мал руу. Тэгэнгუут тэр үед хийхгүй. Нөгөөдөл чи мэднэ. Тэгэл за одоо надыг чи бодож байгаа шүү дээ. Одоо за одоо нэг зав нь одоо гайг болцсон. Одоо хоймал төлөлөө дэр чи тэг гүү барихын хооронд нэг хэсэг завтаа. За одоо нэг очиод хичээгээл дээрээ хийчихлээчдэг. Бүр автомотоос ч одоо хүн хурж ирээд найз нөхөд хийлгэжлээ юм л да. Тэгээ хийлгэх үл нэг пэстэй. Тэгэл пэсээр холбогдоод тэгэл. Таны пэсээ ямар хийв? Сүр чавхлан, жээ сүр чавхлан гэл нэг гэрэлэр очингууд. Тий, монголоор очингууд. За, утасны дугаар 8083 28 10 гэсэн. За, энэ утсаар бас холбогдож болно. Тий. Яваас нэг утасны дугаар хаяг нь бас төмөндөө бас түгээч. Тийм ээ. Бас нэг сайхан ер нь бол уран дархан хүмүүсийн хүнээс юм авахтаа манай монголчууд их бас нөгөө их судалдаг болцоо одоо нөгөө удам данцсан хүнээс ер нь юмыг хийлгэж авах хайгуу. Яг л удам данцсан гэдэг чинь тэр чинь асар их одоо тэр нөгөө туршлага. Тий. Одоо би нэг юмыг хийсэн чанар гэж ярьдаг тийм. Чанар хийж тийм гэх мэт гинүүд явагддаг.